Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ Японд шууган тариад байгаа маш хачирхалтай бөгөөд аимшигтай Ибараки мужийн уруул ойсон иргэн талаар ярилцсан. Бүр аим түүний уруулыг зөв утсаар хойсон гэж боддоо. Хамгийн гол нь с ิจ гтний танилуудын өгсөн мэдүүлгүүд ар араасаа гарсаар байгаа. Өнгөрсөн 2026 оны 6 сарын 3-ны өдрийн 1 цагийн үеэв Токиогоос хойш машинаар 1 цаг хагасын зайд орших Ибараки мужийн Кого эмх хот байдаг. Энэ хотын захад орших Морокава эмх тосгоноор нэгэн эмхтэй алхаж яв. Хяналтын камерын бичлэгийг харуул халуун зун урт өмд урт танцуутай цамц пүү зөмсөж зүүн гартаа цүнх барьжээ. Тэр эмхтэй зам дагуу маш тайван алхаж яснаа гинэт алхаа нь хурдасч буцаад тамирын дууссан мэт алгуурхан баг зэрэг дайвалцаар удалгүй жижиг хоолны газар орж ирээд дэлгүүрийн эзэн чимээгүйхэн нэг цаас сарважээ. Цаасан дээр туслаарай цагдаа дуудаж өгөөч би ярьж чадахгүй гэж үтсэн байв. Тэр эмэгтэй амны алт зүүсэн байсан тул дэлгүүрийн эзэн ямар нэг юм болж дээ гэж бодоод шууд цагдаа руу залгажээ. Ойролцоогоор 15 минутын дараа цагдаа олон түргэн тусламжийнхан ирж эмэгтэйг наривчлан шалгаж үзэхэд гар үл нь битүү хөхөрсөн байхаас гадна амны алтыг нь тайлахад уруулыг нь нутцаар ойсон байжээ. Нилээн олон ойдол тавьсан учраас хоол байтугай ус чуух боломжгүй болсон байв. Мөн уруулыг нь ойсон уцыг задрахаас сэргийлж зангидаж уйсан бөгөөд цус нь тэр чигтээ хатаад үлджээ. Удалгүй 7 сарын 6-нд с ิจ гтнийг бусдын биед гэмтэл учруулсан эргээр баривчилсан. С ิจ гтэн хохирогч эмэгтэйтэй хамт амьдарч исэн 50 настай Сакурай Масая гэх эмэгтэй. Токиогоос хойш чигээрээ явах юм бол Ибараки мужийн Морокава эмэг тариалангийн талбайтай хөдөөний тосгон байх ба тэнд хэрэг гарсан бөгөөд хохирогч оргож гараад зам руу гүйжээ. Тариалангийн талбай дагаад явах юм бол хажууд нь зам байдаг. Замын хажууд автомат угаалгын газар байсан ч хүн байгаагүй бололтой хохирогч цаашаа замаар алхаж явах үед хяналтын камерын бичлэг түүний дүрсүүлжээ. Нэг хүн явах боломжтой нарийн явган үний замаар явжгаад яг энэ дэлгүүр рүү орсон байна. Хаяг нь авахгүй тул яг ямар дэлгүүр гэдгийг мэдэх боломжгүй. Гэхдээ гадаа нь гэртээ исэн дахианы мах шарсан дүүфүү жигэнсэн хоол болон гэртээ исэн бэлэн ол гэж бичснийг нь харуул бэлэн ол эсвэл хачир зардаг дэлгүүр ах. Юм болгон байдаг дэлгүүр юм шиг харагдах ба ундааны машинч байна. Хохирогч хаалгыг нээж ороод дэлгүүрийн эзэнд юу ч ярилгүй шууд цаасаа сарважээ. Хэрэг гарсан байшин 3 өрөө, зочны өрөө галтойгоо нь хамт байдаг. Энэ байшин с ิจ гтэн Масаягийн экс нөхөр худалдаж авч өгсөн. Байшинд Масая болон түүний 2 хүү, хохирогч болон Агийн эмэгтэй дүүнэр хамт амьдардаг байжээ. Хохирогч Агийн уруулыг орхохоос 1 өдрийн өмнө буюу 6 сарын 28-ны өдрийн 12 цагийн үед ойсон гэж таамаглаж байгаа. Бараг 24 цагийн турш юу ч идэж чадалгүй асар их өвдөлтийг мэдэрч чад орхсон гэсэн үг. Цагдаа нар түүнээс чи яагаад уруулаа хувьчаад эмнэлэг явах эсвэл оргох талаар бодоогүй чимээгүй байсан бэ гэж асуухад айснаасаа болоод оргож чадаагүй. Масая маш амар хүн гэх үгийг л байн хэлдэг. Уг нь Масая хохирогч А2 гэр бүлийн ямар нэгэн холбоотой хамаатан садан биш. Насны зөрүү нь 8 буюу хохирогч А42 Масая 50 настай. Цагдаад хэлэхдээ би хувийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр Масаягаас хамааралтай амьдарч исэн гэжээ. Бусдын гэрт амьдарч байгаа бол мөнгөгүй байсан, ажилгүй болсон гэх мэт шалтгаан байдаг ч тэрээр өөрийнхөө шалтгааныг цагдаагаас нуудаг. Мөрдөн байцаагчид Аг Масаягийн дарамтанд байсан гэж үздэг. Орхохоос 1 сарын өмнө авахулсан зурган дээрч хохирогч Масаягийн байшингийн гадаа задгай талбайд бие хумайд сууж явах бөгөөд шөнөөс өглөө хүртэл ингэж суусан гинэ. Бүр 1-2 удаач биш. Өвлийн үедэнд бороотой өдөрч ингэж сууж яадаг болохоор хөршүүд нь дахиад гараад иржээгээд хараад өнгөрдөг гэжээ. Масая болон нар 2020 онд танилцсан. Анх Агийн эмэгтэй дүү ажлын шаардлагаар Ибараки мужийн Кого хотод очихдоо Масаятай танилцсан байна. Тэр үед Масая үнэхээр найрсаг сайн хүн байсан болохоор дүү нь өөрийнхөө ихч болон бусад хамаатнуудаа дуудаж танилцуулж хамт хоол идэж хөгжилтэй цагийг өнгөрөөсөн. Тухайн үед уулзж байсан хамаатан нь мэдүүлэхдээ тэр хүн хүний уруул оёод сууж байхаар хүн шиг харагдаагүй гэж хэлсэн ч мэдээж ихэнх хүмүүс тийм зүйл хийхээр харагдахгүй байх. Тэр үеэс хойш хохирогч Масаягийн гэрт ойр ойрхон очдог болжээ. Энэ үед танилцтаа би Масаяд маш их хүртээ. Тэрийгэ төлөхийн тулд ажиллах ёстой гэж хэлжээжээ. Ингээд өнгөрсөн 2025 оны 4 сард хохирогч Масаягаас дуудлага авахд тэрээр ярилцах юм байна. Хүрээд иргэдэг. Ингээд гэрээсээ гарсан бөгөөд тэр цагаас хойш Масаягийн гэрт амьдарч эхэлсэн байна. Агийн гэр бүлийнхэн түүнийг оройдоо хүрээд ирнэ гэж бодсон ч эргэж ирээгүй. Гэвч тэд сургаггүй алга болсон тухай өргөдөл гаргаагүй. Учир нь дүүтэйгээ хаяа холбоотой байсан. Энэ үед Масаятай уулзж исэн хамаатан Агийн дүүгээс "Ихчээ надад мөнгө зээлэж их бишээ 5-10 мянган йен л авахд болно" гэжээ. Тиймээс хамаатан нь уцаар яриа. Яагаад мөнгө хэрэгтэй байгааг өөрийн амнаас сонсомоор байна гэхэд Агийн дүү
хажууд Масая байгаа болохоор ярьж чадахгүй нэ гэжээ. Эндээс харахад дор хаяж жилийн өмнөөс буюу 2025 оны 4 сараас эхлэн эгчтүү хоёр Масаягийн хяналтанд орсон нь харагдажээ. Мөн хэрэг гарахаас 5 өдрийн өмнө Масая болон А2-ыг харсан хүн байдаг. Масаягийн байнга ордог Исакая уушин газрын эзэн бөгөөд тэрээр байнга үйлчлүүлэгч нээжээ. Масаяд ямар нэгэн асуудал байгаагүй. Зээл тавих эсвэл согтуурах зүйл огт гаргадаггүй. 6 сарын 24-ний оройн 6 цагийн үед Масая хохирогч агаа болон өөр нэг хүнтэй хамт иржээ. Маш халуун өдөр байсан ч өмд цамц өмсөж гараа бүхэлд нь халахсан байв. Дараа нь уушин газрын эзэн ярихдаа одоо бодоод хахад хөхний цулсан шархаа нуух гэж тэгж хуцалсан байхаа гэжээ. Богино үстэй туранхаа биетэй байсан бөгөөд шилбэн нэлээд хавцсан байсныг тод санджив. Масая болон нөгөө хүн хоёр хоорондоо хундах тулган найзууд шиг ярилцаж бараг 4 цаг орчим тэр уушин газар суухад юу ч идэж уугаагүй, захиалгах ч өгөөгүй, бүр усууж ариун цэврийн өрөөж оролгүй чимээгүй суусаарайв. Эзний санаа зовоод энэ хүнд хоолн таалагдахгүй байгаа юм болов уу гэж асуухад Масая наадах чинь загас эзэн гэж хариулсан. Мөн Масая найзтайгаа ярилцж байхад нь уушин газрын эзэн захиалга авахар очиход юу ч ярихаа болж чимээгүй болдог байв. Тэгээд оройн 10 цагийн үед Масая А2 дуудлагын жолооч дуудаж төрүүлж авсан ба түүний найз нь ганцаараа үлдэж эзэнтэй ярилцж байхдаа тэр хоёр хамт амьдардаг юм аа. Ийшээ уулзгаар ирэхээс өмнө Масая тэр охиныг нилээн цайгансан. Тэгээд нэг хундаг ууж тайвшрыг гэд дагуулж ирсэн гэж ярьжээ. Ингээд 4 өдрийн дараа хохирогч Агийн урал оюутаж маргааш нь байшингаас орхосон. Уушин газрын эзнээс гадна өөр бусад зоогийн газрын эзэд Масая болон хохирогч эмэгтэйг олон удаа харсан гэдэг. Масая түүнийг огт нууж хаалгүй дагуулж явдаг байжээ. Хэрвээ үнэхээр хэрэгтэн байсан бол гэртээ цоочлоод нуух байтал зоогийн газар очихдоо дагуулж авахаас гадна цуг хоолны газарт цагийн ажил хүртэл хийжсэн. Тэр үед Масая хүмүүст би сайн үйл хийж байгаа. Гэрээсээ гараад очих газаргүй болсон хүмүүсийг дагуулж ирээд ажилд нь зуучилж байр хоолоор хангадаг гэж ярьдаг. Гаднаа бусдад тусалдаг мундаг хүн шиг харагддаг байсан ч тийм биш вэ. Одоогоор мөрдөн байцаагчид тэднийг эзэн зарцын харилцаатай байсан гэж үзэж байгаа. Масая хохирогчийг сэтгэл зүйн хувьд хэрэгшээлтэд оруулж гэртээ байлгаж асран хамгаалах нэрээр хамаг мөнгийг нь хувьдаа авдаг. Эсвэл мөнгө олуулж сэтгэл зүг нь бүрэн удирдахжсэн байх өндөр магадлалтай гэж үзэж байна. Тэгвэл Масая гэж ямар хүн бэ? Одоо 50 настай, баривчлагдах үедээ 49 настай гэж мэдэгдэжсэн ч төрсөн өдөр нь болсноо яасан сүүлийн үед нийтлэлүүд дээр 50 настай гэж гарч байгаа. Тэрээр 5 хүүхэдтэй айлын 3 дахь нь бөгөөд урд нь хэд удаа нөхрөөсөө салж исэн. Хамгийн сүүлд салсан нөхөр нь гадаад хүн байсан бөгөөд Facebook хуудсыг нь харуул Индоны цүн шиг харагддаг. Ямар ч тач тэр нөхөр нь өнгөрсөн жилийн байшинг авч өгсөн бөгөөд одоо л салж хамт амьдардаггүй. Мөн Масая ахлах дунд сургуулийн насны 2 хүүтэй. Хүүгүүд нь харахад хувьч өвчтэй юм уу? Facebook дээрээ имлэг явж байгаа зургийг нь ойр ойрхон оруулдаг. Хөршүүдийнх нь яриагаар тэднийхээр хүмүүс маш их ирж очдог. Анх гадаад нөхөр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг юм байна гэж бодоод зөрөгтөө толгой тохиж мэндэлдэг байсан ч гинэд 40 орчим насны 4-5 орчим эрэгтэй эмэгтэй хүмүүс ирж очих нь ихсэн тул хөршүүд байшингаа хүмүүст хөлслүүлж шеэр хаус болгосон болов уу гэж боджээ. Масая баривчлагдах үедээ 40 гаруй настай найз залуутайсан бөгөөд түүнээс байнга мөнгө зээлдэг байсан. Доктортой ажил хийдэггүй, нэг газараа удаан ажиллахгүй болохоор орлого нь муу ах нь ойлгомжтой. Гэхдээ мөнгийг баруун солгоогүй үрж арх ууж тамхи татах дуртай. Бүр хохирогч Агийн уруулыг ойчоод ахтаа хүртэл Исакая орж хамгийн том аяхтай архийг нь уужсэн. Исакаягийн эзний мэдүүлснээр Масая эрэхтэй байнга 2 хүний порцоор хоол захиалдаг байжээ. Дахианы далавч 2, шөлтөө ол 2, онигэр 2 гэх мэтээр нэг дор 7-8 төрлийн ол захиалдаг тул түүнийг ирэхэд галт тогооны охины ажил ихсдэг байсан гин. Масая багт нь Макочон гэж дууддаг байжээ. Тэрээр хэрэг гарсан хотод насаараа амьдарсан бөгөөд багада маш хөөрхөн, нутагтаа алдартай хүүхдээ. Насан туршныхээ дараа тэсөөр болсон бөгөөд багын найзтайгаа уулзахад найз нь чи чинь яагаад ингэтлээ өөрчлөгдөж вэ гэж асуухад тэрээр 4 хүүхэд төрүүлсэн хүн чинь инкээс өөр яах юм бэ гэж хариулжээ. Гэвч одоо мэдээгээр гарч байгаа нь 2 л хүү байгаа. Масаягийн сүүлийн үеийн сошиал медиа дээрх зургуудыг хараад Японы хэвлэлүүд гэмт хэрэгтний гадаад төрхийг шүүмжилж бичсэн. Бодит төрхөөсөө тис өөрсөж ихтэн ап ашиглаж зураг маш их зассан гэх мэтээр бичжээ. Масая нэг ихч нэг ахтай байсан ч эцэг нь өөр ихээс төрсөн ихрүүд дагуулж ирсэн. Мөн ээж нь хор тавдраар нас барсан учраас тэр дунд сургуулаасаа эхлэн хичээлдээ явуулгүй хэсэг хугацаанд халамжийн төвд амьдарч дэлгүүрээс хоол хүн суулгаалж цагдаад баригдчихээ суудатай. Энэ бүгдээс харахад багаасаа мөнгө болон эд материалаар гачигдаж ирсэн. Тэгвэл насан туршид хичээнгүй ажиллаж мөнгө олж болох байтал Масая нийгэмшиг чадвар маш муу байв. Хэрэг гарахаас өмнө нэгэн ресторанд ажиллаж эхэлсэн бөгөөд рестораны эзэн анх түүнийг хэвийн хүн байна гэж бодоод ажилд авсан ч цаг хугацаа өнгөрөх тусам сонин санагдаж ердийн хүн биш гэдгийг нь ойлгосон. Масая анх уулзсан хүндээ маш сайн хандаж идэж уух жижиг сажиг биелэг өгч сэтгэлийг нь татдаг.
Ярилцахдаа ч дотн биш хүмүүсээс асуудгүй хувийн асуултуудыг байнга асууна. Эцэг их чи юу идэг вэ? Гэр чинь өөрөг ч нүү түрээс үг гэх мэтэр. Рестораны эзэн анх масаа үнийг өөрийнхөө талд оруулах чадвартай маа гэж боддог гэжээ. Удалгүй шин салбар нээх болж тэнд ажилдаа ирэхтэй болоход масаа би хийгсэн. Рестораны эзэнч түүнд итгээд цуг нээлтэнд бэлдэж сүүлдээ масаа даатгаж үлдээе гэж бодож байсан ч масаа бусад үйлчлүүлэгчид болон ажилтнуудад рестораны эзэн чинь аюултай хүн. Би түүнээс дарамт мэдэрдэг гэж ярьдаг байсныг эзэн нь сүүлд мэдээд маш их бухимдан масааг шууд ажлаас нь алжээ. Масаа бусдад өгөх дуртай гэсэндээ түүний танилуудын авсан бэлэгнүүд донд брендийн зүйлс хүртлэв. Louis Vuitton, Chanel гэх мэт яаж ийм үнэтэй бэлэг өгч явахад нь сайн харилцахгүй байх юм бэ гэж бодмоор. Гэвч зургийг нь сайн ажиглах юм бол хуурамч, дуураймал зүйлсэжээ. Энэ хэрэг одоо Японд асар том шуугиан тарьж сэжигтний танилуудын мэдүүлэг өдөр ирэх тусам шинжлэгдэн гарсаар байна. Эхлээд Масагийн гэрт 40 гаруй настай эрэгтэй эмэгтэй хүмүүс ирж очдог байсан талаар хуршууд нь ярихдаа байнга хашгирах дуу гарч түргэн болон цагдаагийн машин ойр орхон ирдэг байсан тул хуршуудынхээ дунд алдартай болсон гэдэг. Мөн заримдаа ээж нь харагдахгүй зөвхөн хүүхдүүд л байдаг. Хамгийн гол нь Масаатай хамт амьдарч байгаад орхсон нэгийн эмэгтэй мэдүүлэг өгчээ. Тэр эмэгтэй хэлэхдээ Масаа гэртээ оргож авсан гэрээсээ дайцсан хүмүүсийг цуглуулan боошиг зардаг байсан гэдэг. Тэдэнд аятайхан ачаартай хоолж өгдөггүй. Далайн байцаатай будаа болон ойр зургийн идэх юм өгдөг. Уур нь үрх юм бол хүмүүсийг шууд гэрээсээ өгöd гаргадаг. Гадаа ширүүн бороо орж исэн ч хамаагүй зайлгээд хөдөг гэжээ. Хуршууд нь үүнийг харж исэн бөгөөд нэг удаа Масаагаас яагаад хүмүүсийг гадаа хөөж гаргаад байгаа юм бэ гэж асуухад үгэнд орохгүй байгаамаа гэж хариулсан. Энэ гэрт Масаа бол хаан ингэж амьдрахаа хажуугаар амжиргааны мөнгийг нь бүгдийг нь дээрэмдэж авдаг. Масаа санаатайгаар мөнгөгүй амжиргааны төвшнгөөс доогуур орлоготой эмэгтэйчүүдийг дагуулж ирээд тэтгэмжийн мөнгийг нь шулж эсвэл цагийн ажил хийдэг эмэгтэйчүүдийн цалинг амжиргааны зардал нэртэйгээр хурааж авдаг гэжээ. Наривчлсан зүйлийг цагдаагийн байгууллага шалгаж иж тодорхойлгоч яг л хүний 8-ны сүлжээнд зарагдсан эмэгтэйчүүд шиг хоцорсны торгуул, өвдөөд эмнэлэг явсны торгуул, хоол их эзний төлбөр гэх мэтээр зохиомл үр үүсгдэг. Масаа нэг удаа миний дагуулж явж байгаа охин машины маань эвдчихлээ гэж гомдолж исэн бөгөөд үгээр талимдуулан чи надад өртөө оллоо гэд цалинган дэрэмддэг байсан. Бүр мөнгөгүй бол тэмдэглэж үлдээдэг гэжээ. Ийм байдлаар Масаа хохирчдыг шимгчилж амьдардаг. Тэдний дундаас хохирогч Аатай тогтоосон харилцаа нь маш сонин, аимшигтай бөгөөд Аагийн уруулыг анх удаа ойсон эрэг биш байв. Бараг 1 сарын өмнө энэ гэрт орж исэн нэг эрэгтэй байдаг. Тэрээр Масаатай ямар харилцаатай болох нь тодорхойгүй ч нэрээ нууцлан ярилцлага өгтөө тэр үед гэрт нь ороход хохирогч Аа 100 утсаар өөрийнхөө уруулыг ойж исэн гэжээ. Залуу айж чи юу ийгээд байгаа юм бэ бол Масаа ингэ гэсэн юм уу гэж асуухад юу ч ярилгүй үргэлжлүүлэн зүгээр уруулаа хатгасаар гэжээ. Тэр залуу зөвхөн тэр өдөр биш өөр өдөрч Аагийн нүрийг харахад уруул нь оёгдсон байсан гин. Аа гэрт байхдаа амны алт байнга зүдэгч ярах үед нь амны алт доошлоход ам нь аимшигтай хавцсан мөн ойдол тавьсан мөрөөд үлдсэн байжээ. Залуу түүнээс нууцаар ямар нэгэн зүйл болоо юу гэж асуухад үгүй зүгээр гэж хариулсан. Залуугийн харснаар доотлол нь 3-аас дээш удаа уруулаа ойсон байсан гэдэг. Мөрдөн байцаагчид энэ үйлдэлийг Масаа хийсэн эсвэл Ааг өөрөөр нь хийлгүүлж албацсан байж болцсохгүй гэж үзэж байна. Гэхдээ ямар эрүүл ухаантай хүн өөрийнхөө уруулыг ингэж ойх юм бэ? Мөн Аа насанд хүрсэн хүн Исакая орж гадуур явж исэн мөртлөө байшингийн алга цоочтой биш байхад яагаад оргож чадаагүй юм бэ гэж гайхах хүмүүс өж магадгүй. Гэвч энэ бол боломжтой зүйл гинэ. Кео их сургуулийн инженер, шинжлэх ухааны профессор Мэй Ясухиро хэлэхдээ энэ хэрэг бол сэтгэл судлалын суралцсан арчаагүй байдал гэх ойлголтоос үүдэлтэй. Хүн маш хүчтэй дарамт сэтгэл зүйн хэрэгшээлд удаан хугацаагаар байхаар тархиндах аюулыг мэдэрдэг гипоталамус асар их ачаалттай ажиллаж эхэлдэг. Уг нь аюултай үед л ажиллах ёстой энэ хэсэг тасралтгүй урт хугацаанд ажилласнаар хүн эрүүл ухаанаар шүүмжлэх шийдвэр гаргах чадваргүй болж эхэлдэг гинэ. Жишээ нь анх галын тохиол гал гарахад л дуурдаг байсан бол өдөржин 7 хоногжин саржин нураад ивэл хүмүүс ихэндээ цочорч ирсэн нь сүүлдээ тэр чимээнд тасна. Тэгээд жинхнээсээ гал гарч аюултай нөхцөл үүсгэд дахиад л дуурч ингээд цохих хариу үйлдэл үзүүлж чадхаа болдог. Эцэст нь хохирогч Ааж гисэн уруулаа зүгээр хатгаж явах үедээ оргох ёстой, тусламж дуудах ёстой гэсэн хэвийн эрүүл сэтгэхгүйгээр шийдвэр гаргах чадваргүй болсон. Тэгвэл энэ удаад яагаад орхсон юм бол өмнө нь 3 удаа уруулаа оюулж гар үл нь хөхрөөд зодуулж байхдаа оргож чадаагүйж яагаад энэ удаад өөрөө өөрийнхөө хөлөөр цухтаад гараад ирэв. Энэ талаар профессор уруул нь маш их өвдсөн баг. Уруул руу зүү шигтгэхэд мэдрэгдэх өвдөлт нь гар үл рүү хатгахаас илүү хүчтэй мэдрэгддэг. Тиймээс хохирогч Аагийн гэмтээдээс нь тархины аюул мэдрэх хэсгийн хязгаарыг давж гарахаар асар их өвдөлт мэдрэгдсэн гэдэг. Мөн хохирогч Аагийн уруул орчимд шарах байсан ч эсэргүүцэж тэмцэлсэн, урагдаж сэмэрсэн зүйлгүй ээжээ. Канагава мужийн цагдаагийн газрын ажилтан асан Намури Тацуя ярилцлаганда ухаантай байгаа хүний уруулыг
ямар ч мэдээ алдуулагчгүйгээр ганцаараа уйна гэдэг маш хэцүү. Хүн асар их өвдөж байгаа учраас өөрийн мэдлгүй эсэргүүцэж, толгой биеэ хөдөлгөөд гараараа хамгаалахыг хичээнэ. Тэгэхээр гарт нь эсэргүүцсэн уул мөрүүлдэх ёстой. Мөн цус маш их гоожож шалан дээр туслах тул масаа ганцаараа үүнийг хийх боломжгүй. Хэрвээ хүчээр албатан хийсэн бол уруул дээр нь илүү гүн шарах урагдлууд үлдэх байсан. Гэтэл тийм зүйл байгаагүй. Тиймээс өөр нэг хүн ааг барьж исэн байж магадгүй. Толгой эсвэл гарыг нь барих хүн, бие ба хөлийг нь дарж өгөх хүн, мөн шалан дээрх цусыг арчиж өгөх хүмүүс байж иж ингэж цэвэрхэн ойж чадна гэжээ. Тиймээс мөрдөн байцаах баг хамт ийсэн хүн байгаа эсэхийг заавал шалгах ёстой гэж мэдгдсэн байна. Азар хохирогч агийн амь насанд аюул учраагүй. Энэ хэрэг миний хэдэн сарын өмнө ярьжсэн Амагасакагийн цуврал аллагын эрэгтэн Миёкогийн арга барилтай нэлээд адилхан харагдчихэв. Нэгт хохирогчдыг өөртөө татдаг арга. Миёко бол туслах очих газаргүй болсон хүмүүст манай гэрт иргээд тусалж байгаа юм шиг дүр эсгэж гэртээ авчираад сүүлдээ гэр бүлээр нь иргэшээлтэд оруулдаг байсан бол Масаяч мөн Facebook дээр очих газаргүй хүмүүсээвэл би туслая гэд байр хоолоор хангадаг гэжээ. Азар олон хүн хохироож амжаагүй ч энэ удаа хохирогч болон түүний эмэгтэй дүү хоёулаа өртсөн. Хоёрт хүмүүсийн сэтгэлийг татах арга. Анх маш сайн хүн шиг аашилж мөнгө өрөн хоол хувцас авч өгөн хохирогчдын итгэлийг олж авдаг. Тэгээд миний үгэнд сайн орно гэж баттай итгэснийхээ дараа утгагүй төлбөр зохиолж өрөнд оруулан өөрийнх нь гаргасан зардлаас хэд дахин илүү мөнгийг хохирогчдоос шуулж эхэлдэг. Дараагийнх нь мөнгө шуулж авах арга нь ч адилхан. Масая хохирогчийн тэтгэмж олон цалин авдаг байсан бол Амагасакигийн хэргийн Миёко тэтгэвэр олон даатгалын мөнгийг нь дээрэмддэг. Бүр сүүлдээ тэр мөнгийг авахын тулд хүн амны хэрэг хүртэл үйлцсэн. Хүн нь үхчихэж мөнгө нь орж ирэх учраас хамгийн гол адилхан зүйл нь сэтгэл зүйн дарамт. Тэд бид нар нэг гэр бүл, бид нар найзууд гэж бусдад хэлдэгч бодит байдал дээр эзэн боолын харилцаа үүсгдэг. Хэрвээ Масая энэ удаад баригдаагүй байсан бол яах байсан бэ? Гэртээ илүү олон хохирогч цуглуулсан ч хүссэн хэмжээний мөнгө нь орж ирэхгүй бол яг л Миёко шиг даатгалын мөнгө, тэтгэврийн мөнгийг нь авахын тулд хүн амны хэрэг гүйлдэж магадгүй байсан. Масая шиг ганц 2 удаа уулзсан мөртлөө хит сайн хандаж олон цагаар өөрийнхөө тухай ярин таны хувийн нууцыг нэг бүрчлэн ухаж асуудаг хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Мэдээж тийм хүн болгон гэмт хэрэгтэн биш сонор сэрэмжтэй байхад илүүдгүй. Масая одоо баривчлагдсан байгаа бөгөөд би юу ч санахгүй байна гэж бүх хэрэгээ үгүйсгэж байгаа. Мөрдөн байцаагчид хохирогчийг Масаягийн дарамтанд байсан гэж үзэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдгдсэн. Түүнийг бусдын биед аюултайгаар хохирол учруулсан гэх үндслэлээр шүүхэд шилжүүлэх байх. Гэвч ямар ял авах нь тодорхойгүй байгаа. Маш ноцтой хүнд гэмтэрэг боловч хүн амны хэрэг биш учраас шоронд ороод хэр засарч гарч ирэхийг мэдэхгүй ч ийм байдалтай нийгэмд буцаад гарвал дахиад өөр хүмүүсийг сэтгэл зүйн дарамтанд оруулж илүү аимшигтай хэрэг хийхийг үгүйсэхгүй. Хэрвээ хохирогч агийн бие махбодын тэсвэрлэшгүй өвдөлт түүнийг орхоход хүргээгүй байсан бол энэ хэрэг маш аюултайгаар буюу хүн амны эргээр төгсөх өндөр эрсдэлтэй ээжээ. Ингээд өнөөдрийн хэрэг манай нүрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.